Сайн байцгаана уу. Өнөөдрийн Cocktails and Candlestick-ийн ээлж дугаардаа тавтаа морил. Энэ удаагийн дугаарт маань IoT компани үүсгэн байгуулагч өвтө теорийг зохиосон очир идэвхтэй захирал Пүрэв Очим оролцож байна. За өөрийнхөө талаар бидэнд болон үзэгчдэд товчхон танилцуулахгүй. За сайн байна уу. За миний би сүүлийн нэг 9 жил ахсан хугацаанд яг энэ валютын зах зээлийг бол идэвхтэй судлаа явьж байгаа. За нэмээд уламжлалт бизнесүүдийг бол сүүлийн үед нэлээд хийж эхэлсэн. Тэгээ нэг хэсэг нэлээд амжилттай явлаа. Нэг хэсэг нь фейлдээд шатлаа тийм гэх мэтлээ. Тэгээ одоо хийж байгаа үйл ажиллагаанууд маань гэвэл за оюутан залуустай жил болгон мэдээж тогтмол тэтгэлгээ болгоо явж байгаа. Энэ бол амжилттай явагдаж байгаа. Өмнө жилийн оюутнуудтай амжилттай тэтгэлгээ олгосон. За энэ жилийн элсэлт маань эхэлж гисэн явж байна. За мөн сүүлд нөгөө англи хэлний одоо академик үүсгэн байгуулсан. Тэгээд мэдээ санхүүгийн зах зээлийг судалж байгаа мөн одоо сүүлийн үед бол хиймэл оюухан нэлээд өжиж штэ тэ. Тэгээд хиймэл оюуханыг илүү гүн гүнзгий судлахын тулд англи хэл бас нэлээд чухал болж байна. Тийм үүднээс яг энэ англи хэлний хэлийг маш ойлгомжтой одоо зааж байгаа. Одоо нэг юм академи тий үүсгэн байгуулад мөн одоо Монголоос гадагшаага очиж суугч байгаа энэ оюутнуудад бас тэ зуулчилж өгдөг ийм академик бол үүсгэн байгуулсан. За мэдээж манай өмнөх одоо IFTB-гээ санхүүгийн компани бол тогтмол үйл ажиллагаагаа бол явуулаад амжилттай бас явж байна тийм. За тэгэхээр хоёлаа эдгээр зүйлсийг жоохон дэлгэрүүлээд ярьчих тий. Тэгэхээр хамгийн түрүүнд санхүү эдийн засгаар суралцж байгаа бүх оюутнуудад нээлттэйгээр тэтгэлэг өгдөг гэж байна тий. Тэрэнд одоо хэн хамрагдах боломжтой, ямар шалгуураар хамрагдж байгаа вэ? За санхүүгийн оюутнууд гэвэл мэдээж одоо яг санхүү эдийн засгийн бүх оюутнууд манай тэтгэлгийг авах боломжтой. Тэгээд оюутнууд маань одоо мэдээлэлээ те хувийнхаа мэдээллийг явуулаад эсээгээ бичээд за тэгээд манайхаас хөндлөнгийн баг бүгдийг шалгаад тэгээд энэ удаад бол нэг ихний 8 оюутан тэтгэлгийг бол олгоно. Тэгээд голчтун мэдээж хамгийн чухал зүйл нь эсээ байдаг. Тэгвэл энэ бол ер нь бол оюутнуудад маш гоё боломжийг олгож өгч байгаа юм байна шүү дээ, тийм ээ. Маш том боломж. Тэгээд одоо төлбөрөө нөгчж байгаа гэдэг чинь. Тийм, тэтгэлэг аваад цаашлаад одоо манай компанид бас ажиллах юм боломж нэгж байгаа гэж үзэж байгаа. Тэгээд одоо бас шинэ зүйлд нэг нээсэн компани гэвэл менежментийн компани байгаа. Тэгээд манай менежментийн компани бас мэдээж нэг боловсон хүчингийн асуудал маш том надад асуудал байгаа. Тулгарч байдаг гэсэн үг тийм. Тэгээд энэ асуудлыг бас энэ одоо мундаг оюутнууд маань юм нөхөх бас юм боломжтой байгаа гэж. Ер нь бол цогцоор нь хийж өгч байгаа юм тийм үү? За боловсон хүчнээ ингээд сургалтын төлбөрөөр нь өөртөө ингээд бас тусалж өгөөд дэмжиж шалгаад явж байгаа юм шүү дээ. Тэгээд хэлийн сургач боломжтой юм байна. Тэгээд гадаад орн руу явуулах боломжтой тийм. Боломжтой. Тэгээд ер нь бол маш том том зургаараа маш том явж байгаа юм байна шүү дээ тийм ээ. Ааха. Зөв. Тэнгүүт одоо хоёлоо сая ярьжсанаар нөгөө англи хэлний юм сургалтын төв гэж ярьж байгаа тийм. Тэнгүүтээ онлайнаар дадаг эсвэл хүмүүс рүү гадаад руу явуулдаг гэсэн тэр тал дээрээ одоо ер нь байгууллагадаа тэр удаж जैन үйл ажиллагааны одоо ямар төвшөнд явж जैन тийм ээ. Задлаад бидэнд хэлж өгвөл одоо. За англи хэлний төв байгуулагдаад энэ 100 л байгуулагдсан их удаагүй тийм. Тэгээд би болонгуудаа яг үүсгэн байгуулагчаа хийгээд гэхдээ одоо байнга очиод би ажиллаад идэх байхгүй. Очоод за одоо юу болж ийн ажлууд юу болж ийн яаж нээж ийн за одоо хэдэн оюутан суув гэдэг ч юм уу санхүүгийн тайланд тооцоо юм би бас нэг тийм хянаад байдаггүй. Миний хийдэг ажил гэвэл үндсэндээ яг энэ нөгөө компанийнхаа энэ ажилчдад нэг юм чиглүүлж өгөөл. Тийм за одоо энэ одоо жилийн те энэ жилийн за одоо хагас жилийн төлөвлөгөө ийм байгаа шүү. Ингэж ажиллая шүү гэд. Тэгээд нөгөө чаддаг мэддэг хүнд даатгаад явчихдаг. Зөв. Тэгэхээр ер нь бол байгууллагаас удааг байгаа маань тийм. Удааг байгаа тийм. Одоо цаашаа бол ингээ улам өргөжүүлэх явах нь шүү тийм ээ. Тийм. Тэгээд хамгийн том давуу тал нь мэдээж нөгөө Монголдоо одоо англи хэлний мэдлэгийг одоо ихэнх нь ингээд нөгөө би миний хувьд толгомдчихсан асуудал гэвэл би ч нөгөө одоо хөдөө өссөн тийм. Тэгээд нөгөө англи хэлний асуудлыг төвхтэй шүү дээ тийм. Мэдээж өдөөний багш бол тиймч сайн бас заахгүй оюутнууд нь ч бас тиймч идэвхтэй бас хүүхдүүд нь ч бас суухгүй те яг миний хувьд манай ангид ажиглагдсан зүйлээ би хийж байгаа. Тэгээд миний англи хэлний мэдлэгийн төвшин бол маш муу байсан. Тэгээ Монголд би маш олон академиудад явж үзсэн. Тэгээд нэг л одоо төвшөнгөө ахиулж чадахгүй байгаадсэн те. Тэгээд сүүлд би гадаадд очиод яг англи хэлийг бүтэн цаг ингээ хийхэд миний төвшин маш богино хугацаанд хэд дахин ахаад
Тэгээд үндсэндээ IELTS өгөөд те ингээд ийм хэмжээний болж байгаа. Орчинд нь очиж сурсан гэсэн үг юм байна тийм үү. Тэнгүүд хамгийн том давуу тал нь нөгөө Монголд ингээд суух үед монгол хэлийг ашиглаад идэв юм бэл. Монгол хэлээд. Тэнд очингууд нөгөө монгол хэлийг ашиглах боломжгүй. Өдөр тутмын гадаад ирж байгаа англиар тийм ээ. Тэгэнгүүт нөгөө эн чинь ингээд цаг хугацааны явцад нөгөө хүн дадал болоод тэгээ өссөн үсээгүй ингээл тий сайжирж штэ тий маш урт хугацаанд дэвшилдэг юм байна тий. Тэгэхээр бас тэр бас маш гой боломжийг нээж өгч байгаа юм байна тий. Тэгээ оюутан залуучууд маань одоо бүх насныханд нээлттэй IELTS бэлтгэж байгаа бизнес англи хэл тий. Тэгээ эсвэл одоо хүүхдээ явуулах чивэл ингээ манай ангитэн бүх талд нь ингээ маш их юмд одоо дэмжиж өгдөг боломжтой тий. Үүний хувьд бол манайх хамгийн юмд нь шүү дээ. Ер нь болов тий Монголтой бол тий. Тий холбогдоод мэдээлэл авбал ер нь бол бод мэддэгдэх юм шүү дээ. Аа. Зөв. За тэгвэл тэр бас гой боломжуудыг гаргаж ирж байгаа юм залуучуудаа тийм ээ. Тэрнээс гадна хоёулаа заавал ярих ёстой зүйлс нэг нь бол одоо хоёулаа өөрөө ч хувьд одоо 2 номыг бичсэн байгаа тий санхүүгийн ном байгаа тий. За тэрнийхээ талаар яагаад бичих болсон? За тэр номоор бусдад ямар мессеж одоо мэдлэг хүргэхийг зорьсон гэдэг талаар бас дэлгэрүүлж ярил. За миний хувьд анхны одоо ном маань нэг USD 31,000 USD гэдэг нэг тийм номыг анх бичээд за энэ номыг бичихтэй хамгийн чухал одоо авч үзсэн санаа маань сэтгэл зүйн одоо талаас нь биелүүлэхөө бичсэн байхгүй яг сэтгэл зүй яг яаж ажилтیں۔ За ялангуяа энэ мөнгө одоо валютын зах зээл чинь ингээл тэ сэтгэл зүйс авдсан шүү дээ нэг ингээл цөм машиг хийгээл буцааж цөм унаад л тэ их хэмчлээ. Тэр болохоор бас арилжааны талаар бас байгаа гэсэн үг юм тийм арилжааны ном гэсэн үг юм тийм үндсэндээ. Тэгээд эхний ном бол 100% яг энэ валютын зах зээлийн сэтгэл зүй талыг багтаацсан. Сүүлд бичсэн ном маань болонгуудын нөгөө санхүүгийн зах зээлийг ингээд нийтэд нь танилцуулсан байхгүй. Томоор нь тий одоо хувьцаа гэж юу юм те маш давчсан. За хувьцаа гэж юм зүйл хэлнэ. Блокчейн технологи гэж юу юм? Биткойн гэж юу юм? Гэх мэтчлээ. Ингээ маш давчсан ингээ танилцуулсан. Нэмээд тэнд нь сэтгэл зүй, subconscious mind-ийн одоо эсгүүдийг зөв систем, зөв дадлаг гэж юу юм? Яаж энэ зөв дадлыг хүн суулгадгийг гэх мэтчлээ яг энэ зүйлүүдийг бүгдийг багтаачихсан. За хамгийн чухал хэсэг нь болгонгууд мэдээж миний одоо энэ олон жилийн хугацаанд нэг олж нээсэн онлайн одоо энэ хэмжээний одоо эсгүүдийг бичсэн байгаа гэсэн. Тэгээд тэндээс энэ одоо ойлгомжтой хөдөлгөөн гэж юу юм, ойлгомжтой оны хөдөлгөөн гэж юу юм гэдгийг уншаад бүгдийн сайхан уншиж танилцсан гоо доотлолт нэг код байгаа. Нөгөөгийг уншуулад видео хичээл үзчихсэн. Баттгаатай. Тэгээ энэ нь одоо хамгийн том давуу тал юм уу? Одоо нөгөө нэг ойлгомжтой хөдөлгөөн гэдгийг хоёулыг яриад үзүүлсэн нөгөө өвти теори бий учраас теоригоос орж иж байгаа тий. Тэгэхээр тэрхүү мэдлгүүдийг болохоор хүмүүс маань номноос авчиж जैन. За танхимын сургалт байгаа хоёулаад онлайн сургалт бас байгаа тий. Байгаа тий бүгд байгаа. Одоо нөгөө онлайн бол мэдээж нөгөө вебсайт тавигдсан тий. Тэгээд вебсайтаас шууд үзэх боломжтой байгаа тий. Тэгээ манай IFD би компани бол яг энэ чиглэлийнхаа үйл ажиллагаануудыг бол одоо хийгээл. Танхимын сургалтанд бас яваа тийм ээ. Зөв. Тэгэхээр хүмүүс бас юмыг илүү хэлбэрчилж өгөөд л байгаа юм байна юм. Тийм цаг хугацааг нь хөл талаас нь тийм товчилж өгөөд байгаа тийм. За тэгэнгүүт хоёлаа бас нэг зүйл нь болохоор эндгээр зүйлийг одоо бүх зүйл одоо компани үүсгэхээс өмнө аялал жуулчлалын компани одоо бүх энэ бизнес те өөрөө бол бас дээр нь маш их аялдаг хүн байгаа те аялаж ингэж хичээл сурдаг орон орноор аялах сонирхолтой тийм эдгээр бүх зүйлсийн суурь нь бол одоо арилжаа байсан уу яг өөрөө чи хувьд одоо босгож ирэх хөрөнгөийг одоо багаас нь босгож ирж гэн цуглуулж гэн тэр бүгдийг хаанаас ихс арилжаанаас хийсэн эсвэл зүгээр яг өөр замаар бизнесийн замаар болж авсан уу ямар замаар ер нь босгож ирэх хэрэгтэй болсон бэ 100% бол яг валютын зах зээлээс л боссон да тий тэгэл хувьцаа ялангуяа илүү дэлгүү алт хамгийн одоо чухалчилж анализ хийдэг нь бол тий тэгээд тэндээс хамаг одоо нөгөө санхүүгээ босгоод тэгээд нэмээд одоо бизнесүүдээ хийж гисэн. За ингээд нэмээд би ч одоо хангалттай хэмжээний тухайн үедээ тийм бодлыг дээж байгаа шүү дээ. За одоо миний хувьд бол энэ бол хангалттай. Одоо нэг уламжлалт бизнесүүд хийж үзье гэдэг. Тэгээ олон юм хийсэн фейлдээд шатаад тийм. Тэгээ хамгийн чухал зүйл нь би ч нөгөө юм нас залуу байсан болоо ч юм уу тийм гинэн. Тэгээл одоо хин илүү гоё надад ингээд те зүйлийг танилцуул нөгөөхөнд итгэждэг хөрөнгө оруулалт. Тэгээ одоо цагдаа шүүхийн асуудалтай явж байгаа зүйлүүд байна. Хүнд итгээд мөнгө зээлээд хамт юм ингээд нөгөөх нь фейл одоо аваа байхгүй болцсон те. Тийм. Ингээд энэ цаг хугацааны явцад би чи ингээд нөгөө юм хүнийг таньж эхэлж юм.
За бизнес одоо яаж явагдах юм бэ гэдэг одоо юм ноу хавг бас ойлгож эхэлж байна тий. Тэгээд маш богино хугацаанд бас их зүйлийг үзэж ойлгож хувьдаа тий. Нэлээд л одоо зүйлийг даван туллаа да. Ер нь бол арилжаагаар дамжуулаад энэ зүйлс нэгдэл одоо маш их томрол явж байгаа юм байна шүү дээ. Тэгэнгүүт за хоёлаа арилжаа ярьсныхаа ер нь бол яг арилжааны салбарт, валют арилжааны салбарт яг хэдэн жил явж байна? Яагаад орох болсон бэ? Тэдлэг салбарыг ингээд сонирхох болсон тий. За би нэг одоо 9 жил ахсан цайл болж байгаа. Тий. Тэгээд мэдээж одоо анх судлах болсон шалтгаан маань койноос үүдэлтэй. Тий. Манай одоо нэг танил авахгүй тий хамаатны. Юу ягаад анх нөгөө OneCoin-оос ахуулаад ингээл танилцуулаад яваад идэгсэн юм coin гэж юм байдаг, биткойн гэж юм байдаг гэлтэй. Тэгээд биткойн одоо team coin-уудаас олбаалаад би анх танилцж ирсэн. Тэгээд анх тэгээд нөгөө юм сатоши цуглуулдаг байсан. Тийм. Тий сатоши цуглуулж байгаа л тэгэл за эн чинь ийм бас ийм боломж байдаг юм байна гэдгийг ойлгоод за гэхдээ ингээ яваад байвал их бага ашиг хийх юм байна. Яаж илүү их ашиг хийх боломжтой вэ гэдэл. Тэгэл валютын зах зээлийг зөв илүү судлаад явсан да. За тэгээд 9 жилийн хугацаанд ер нь бол алдаатай оноотой зүйл нь ямар зүйлс байсан бэ? Хамгийн хэцүү зүйл нь бас тийм ээ. Арилжаа ингээд сурж явах үйл явц болон сурсан хойно ч гэсэн хамгийн хүндрэлтэй зүйл нь юу байдаг вэ? За хамгийн хэцүү зүйл нь бол одоо мэдээж нөгөө дансааштай. Тэ. Тэгээд дансааштай бол хэцүү. Маш хэцүү. Хүн болгон л бас энийг туулдаг байх, үздэг байх, ойлгодог байх тэ. Тэгээ одоо ингээ бодоод байхад одоо би чи ингээд нөгөө алдагдaltaй үе даваад за хүн чинь нэг юм алдагдaltaй ажиллаж байгаа буцаа баланслж эхлээд баланслж байгаа буцаа нэмэгтэй болдог тийм ээ. Тийм. Тэгэнгүүт миний хувьд одоо энэ алдагдaltaй баланстай үе даваад одоо ингээ ашигтай ажиллаж эхэлж байгаа үе ингээд явагдаж байгаа байхгүй. Тэгээ яг энэ төвшнгөөс би яг яаж би энэ ашигтай ажилтдаг болчихвоо гэдгийг ингээд анализ хийгээд хүн чинь нэг юм түүхэндээ нөгөө анализ хийж үзэн шүү дээ тийм. Ингээд үзэх үед надад хамгийн том дутагдaltaй байсан тал нь юу байсан бэ гэвэл би одоо хит итгэлтэй байдал. За нэмээд одоо юм өгөгч хүн биш те. За ийм олон талууд байсан юм байна лээ гэдэг ойлгож байгаа байхгүй сүлд. Тий. Тэгээ их зүйлийг ойлгосон. Тий. 9 жил гэж бас орт хугацаа. Тэр хугацааны яг хэддэг жилээс нь OTT-орыг гаргаж ирээд тэргээ яг хэрэглээд бусдад таниулаад үр өгөөж хүртэж ирсэн. За үндсэндээ одоо ковидын л үед тийм яг ковид болж байгаа тийм. Тэгээд одоо цаг хугацаа одоо ч бас хөгжил яваад байна л тийм. Шинжилгээ маань ингээд цаг хугацааны явц хөгжөөд тийм. Энд чинь мэдээж нөгөө альва нэгэн зүйл нэг бүтээгдэхүүн байхад тийм олон талаас ингээд хөгжөө явдаг. Яг үүнд ээжлэх одоо өвтөө шинжилгээч гэсэн ялгаагүй хөгжүүл яваад байгаа байхгүй. Ийм одоо бүтэц явбал эндээс ингэн тэгэн те цаг хэмжээтэйг ингэж уйлднагээд хөгжүүл яваад байгаа тийм. Тэгээд ийм зүйлийн хамгийн чухал үндэс нь одоо болвол саяны нөгөө нэг хилдэг зүйл байхгүй. Миний хувьд нөгөө нэг ийм сүулт ойлгосон зүйл нь одоо ийм өгөгч байгаагүй гэд би хэлээд шүү дээ. Тэгээд сүулт бол би өгөгч байж эхэлсэн. Яг энийг би ойлгож эхэлсэн байхгүй. Яг энэ өгөгч гэж яг хэнийг хэлээд байдгийг тийм. Яг юу байдгийг ингээд. Тэнгүүд ингээд миний хувьд ингээд судлаад ингээд явахдаа ойлгосон зүйл маань хүнийг бол ийм өгөгч авахч гэж л одоо ангилдаг юм байна гэж бодсон. За маш олон хүмүүс ч бас тэгж боддог байх. Хүүхэд бол багаасаа ингээл эцэг хийсээ авдаг тий. За одоо оюутан болоод багшаасаа мэдлэг авдаг гих мэтлэн ингээд дандаа юм авахч байдаг тий. Тэгээд төгсөөд одоо компанид үн цэнэ нийлүүлээд өвөгч болдог ч юм уу тий. Эсвэл одоо тэндээс хувь хүнээсээ шалтгаалаа байнгын авахч юм байж ч бол тий. Тэгэнгүүт нөгөө миний хувьд өмнөх одоо энэ зам одоо төлөв маань юу байсан бэ гэвэл байнгын авахч юм авдаг юм сэтгэл зүйтэй тий. Ийм одоо ялангуяа энэ чинь нөгөө валютын зах зээлд их үүсэж байгаа зүйл байхгүй. За би одоо эндээс заавал ашиг авна. Заавал би ашигтай хаана тий. Алдагдал хүлээсэн ч гэсэн за би энэ алдагдлыг нөхөд ашигтай болгоно гэдэг ч юм уу тий. Энэ нь одоо нөгөө авахч хүний зам байсан байдаг байхгүй. Би огт энэ зах зээлд ингээд өгөхийг хүсдэггүй тий. Тэгээд яг энэ одоо зүйлээ болиод тий. За би мэдээж одоо зах зээл гэдэг чинь өсөлттэй уналттай. Би одоо өгөгч бай гэдэг. Тэгээ ингээ өгөгч байж эхэлсэн цаг хугацаанаас хойш одоо миний үндсэндээ яг энэ сэтгэл зүйн хувьд бол энэ ашигтай ажиллаж эхэлсэн
үндэс болж эхэлсэн гэж би боддгийг. Тэгээд өвөгч хүн яадаг юм бэ гэвэл нөгөө алдагдлыг баг багт нь хааж чаддаг байхгүй. Тий. Одоо би ингээд эцсийн дүндээ нэмэх байдаг гэдэг нь ингээд өг нь аавна эцсийн дүндээ нэмэх байж идэг байхгүй тий. Тэгэхгүй болонгууд ихэнх хүмүүс нөгөө авагч юм сэтгэл зүйтэй хандаад эхлэнгүүт алдагдлыг баг багт нь хааж чадахгүй байжгаад ихсэнгүүт наах эсвэл дансаачтайгаа даах гэдэг ч юм уу тий. Нөгөө дайнд тулаанд ялагдаж болон дайн дамжуулалтын чухал гэдэг энэ нэг том философиг ингээд одоо тий үл тоогоод ажиллаж байгаа байхгүй тий. Тэгэнгүүт яг валютын зах зээлд бол миний үндсэн одоо ажиллаж ирсэн шалтгаан бол энэ л байна. Алдах бол заавал байх. Алдах заавал байх. Өгөх заавал байх ёстой тийм өгнө. Тэгээ буцаагаад давна. Гэхдээ өгөхдөө алдагдлыг баг багтна тийм. Системээрээ зөвшөөрөх юм шүү дээ. Тэгэхгүй бол дандаа авах сэтгэл зүйтэй хүн алдагдлаа хачдах болчдөг байхгүй. Тийм ингээл яваалаа. Тэгээд энэ юм шиг горлого төөгөө. Тийм энэ нэг мэтгэд дадал болцсон. Өглөө болгон босоод нөгөө одоо яад нэг зүйлийг байнгын хийдэг шиг те бие засдаг шиг яг үүнтэй ижилхэн хүн дансаа алдаал байвал энэ дадал болоод нэг мэтгэд алдагдaltaал яваад идэх байхгүй тийм. Тэгээд ийм төсөөлөлтөө би ашигтай явна гэдэг юм хүлээлт үүсчихдэг. Тийм төсөөлийн гажууд л үүсдэг. Тэндээс шаналл бий болдог. Тийм гихмчлэн ингээд их олон талын зүйл байгаад байдаг тийм. За саяных бол бас үдгчдэд бол бус арилжаачдын тайлбарлагаас маш өөр өнцөг орж иж байгаа гэж би бол найдаж байна. Тэндээс бас тусгаж авах хүн байвлаас те. Энэ бол гой өнцгөөс тайлбарлаа гэж бодож байна. Тэгэхээр үдгчд минь бас нэгийг бодож байгаа хаа гэж найдаж байна. За тэгэнгүүтээ хоёлаа за сая сэтгэл одоо ингээ арилжааны сэтгэл зүй ярьлаа, өгөгч авахт гэдээ ярьлаа. Тэнгүүд арилжааны сэтгэл зүй ер нь хэрэгтэй гэж боддог бай. Чухал гэж боддог уу? Мэдээж бас чухал зүйлүүдийн нэг. Тий. Тэгээ би нөгөө сая одоо ашигтай ажиллаж эхэлсэн үндсэн шалтгаан бол одоо бас итгэлтэй байдлаа халсан гэдэг санааг би бол хэлсэн тий. Тэгээ өмнө бол ингээ хит итгэлтэй байсан. Энэ нь явж нөгөө одоо би итгэлтэй байна гэдэг чинь би ийм лаг ухаантай. Одоо би валютын зах зээлээс ашигтай ажиллаад байгаа нь би ухаантайд ашигтай ажиллаагүй байхгүй. Ийм гоц ухаантай тий эсвэл ийм бусдаас илүү ухаантайтай би ашигтай ажиллаагүй. Миний одоо ашигтай ажиллаад байгаа үндсэн шалтгаан бол би дандаа ингээд чи болохгүй байна гэд үндсэндээ шүүмжилдэг талтай юм баггүй тий. Өөрийгөө юу? Тий. Би одоо ийм зүйлийг алдчихлаа. Тий. Чи ингэх одоо энэ зүйл чинь болохгүй байна гэдэг дандаа ийм шүүмжлэгч талаас нь ханддаг гэсэн үг тий. За энэ зам маа надад нөгөө нэг ийм итгэлтэй байдлыг одоо халж өгсөн. Өмнө би бол ингээл нөгөө те 100% хөдөлгөөн итгэлтэй ингээл юмд те. Гэтэл ингээд зах зээлд байнгын ногоонлаа байдгүй те. Яг үнтэй ижилхэн зах зээл байнгын зах зээл 100% хөдөлгөөн гэж байхгүй. Тэгээ энийг би сүүлд ойлгож байгаа байхгүй. Өмнө тэгэл нөгөө нас залуу те. Тэгэл нэг бүх зүйл ингээл багтаал. Тийм болоод тэгэл нөгөө цөмцөм ашиг хийгээд жижиг дансуудыг даабалтаал эхлэнгүү чинь тэгэл итгэл суугаад 100% мөв гэл те. Болох юм байна. Тэгээ энэ чинь энэ нэг цаг хугацааны явцад нэг ойлгосон үндэс нь ингэж явж байгаад алдаад те яг ойлгож байгаа байхгүй хүн. Тэгээд яг энэ цаг үеэс эхлээд би бол юм шүүмжлэгч хүн болсон. Энэ нь бол надад маш олон давуу тал гэдэг бол бас суулгаж өгсөн те. Тэгээ ингээ хүн шүүмжлэгч болоод эхлэнгүүт яадаг юм бэ гэвэл юм мэдээж хүн гэдэг маш олон алдаа хийдэг. Маш олон алдааг давтдаг те. Тэгэнгүүт шүүмжлэгч хүн яадаг юм бэ гэвэл энэ олон алдаануудыг ойлгоод алдаагаа багасгаж эхэлдэг байхгүй. Тий. Өөртөө ажиллаж эхэлж байгаа шүү дээ. Тэгээд алдаагаа багасгаад эхлэнгүүт мэдээж нөгөө амжилттай ажиллах магадлал хамаагүй ихсэн. Тий. Ихэнх хүмүүс нөгөө нэг за би ухаантай, би одоо энийг чадна, тий. Би бол одоо бүхнээс илүү гэдэг ийм хүлээлтийг тавиал огт шүүмжлэгч ханддаггүй. Тэгэл валютын зах зээл хийгээл алдаал тий ингээ яваад. Миний хэрэг ажиллаа гэж бодоод идэг тий. Яг нэг 100% итгэл тий. Яг зөв. Би одоо бараг л зах зээлийн хөдөлгөгч нь л гэж найдаад байна шүү дээ бараг тий. Харж байгаад яг мөнгө бодоод тий хэмжээ юу тий. Энэ ингээ явуул ингээ. Энэ зүйлүүдээс ажиглагдаад идэг. Тэгээ би чинь одоо аялаад байгаа үндсэн шалтгаан бол тийм бохгүй. Нөгөө суусан цэцнээс явсан тэнэг л үү тий. Тэгээ би чи одоо ингээл аялаад байгаа үндсэндээ тэнд очиод нэг шин зүйлийг ойлгоол тий. Нийгэм одоо нийгэмтэй танилцаал, хүмүүстэй танилцаал, соёлтой танилцаал тий. Тэндээс авч болохгүй маш олон зүйлүүд байгаа шүү дээ. Энэ болгоныг ингээл ажиглаал тий. Сураал тий. Тэгээд одоо энэ хамгийн чухал одоо зүйлүүд нь яг энэ гадаадад ажиллаж байгаа мундаг хүмүүс яг яаж
ажиллаад байна тий. Одоо сүүлийн үед бол хиймэл оюухан гэдэг аимшигтэй зүйл хөгжчихлөө шүү дээ. Энийг одоо яаж хүмүүс зөв ашиглаад байна. Яаж бүтээмжийг богино хугацаанд нэмээд гэх мэтлэн тий. Энэ зүйлүүдийг л илүү олж таньж хөгжихийн тулд ингээд аялаад яваад байгаа юм. Тэгээ энэ маань ч надад маш их зүйлийг бас ойлгуулсан тий. Өөр чи хэрэгтэй бас гоё тий. Бүгд талаараа шинэлэг зүйлүүдийг тий. За хоёр ингээд аялаад явж явах үед одоо арилж байгаа хийдэг үү? Яаж уйлдуулдаг вэ? Одоо цагийн зөрүү гарна мэдээж. За тэгээ аялах гэж байгаа хүний хажууд бас мэдээж юу яадаг шүү дээ. Аялаа явж явах бас байнга чарт хараадах бас. Одоо цаг хугацааны хувьд за нэг газар гоё газар очиод юм үзээж явж идэг бол чарт ингээ шалгаадах бас хэцүү тий хүндрэлтэй. Тэр бүгдийгээ яаж одоо зохицуулж байна вэ? За би сүүлд нөгөө нэг 100 мянган USD-гээс 1 сая USD гэдэг нэг челленж хийсэн. Тийм тэгээ энэ чи аялаа явж байхад хийсэн шүү дээ бүгдийн тий. Тэгээ яг хуу челленж маань 1 million болоогүй. Гэхдээ ашигтай хаагдсан тий. Тэгэнгүүт ингээд аялаад явж байхдаа хийхэд бол асуудалгүй. Би ч одоо бичлэг хийгээ бүгдийг баталсан шүү дээ. Ингээд хийлээ, инглээ, тэглээ, ингэж алдлаа, ингэж онлоо гэх тээ. Нөгөө бүх зүйлээл одоо ил хүмүүс танилцуулж байгаа байхгүй. Валютын зах зээл гэдэг чинь ийм хэцүү зүйл. Нөгөө талдаа ийм боломж байдаг гэх тээ. Надад бол одоо энэ олон жил хийхдээ би бол одоо бусдаас нуугаад байсан зүйл байхгүй. Тэ нөгөө алдагдлаа нуугаад ашигаа тавиа тэ. Тийм зүйл бол байхгүй. Тэгээ бүгдийн сайхан ил танилцуулан явдаг. Тийм сая сүлж гисэн явсан тэ. Тэгээд аялаад явж байхад бол асуудал байхгүй. Бүгд зүйл болчихлоо. Ажиллаж байгаа зохицуулаад өөртөө менеж хийгээд явж чадвал тийм. Рискээ барайл тий. Эрсдлээ зохицуулах гэж бас айгүй том сэдв байна шүү дээ. Шүү тий. Яг үнэ. Мөнгөний менежмент бол тий. Тэгвэл аялахад бас ингээд арилжаа их боломжтой гэдэг бас маш хүмүүст эрхчлөг өгж байгаа шүү дээ. Тий. За аялангаа юм үзээд нүд тайлаа тэгээ дээр нь бас ингээд магадгүй аяллахаа зарлиг хэрэгээ олчих юм уу тий. Тухайн хүнээс хамаарна шүү дээ. Тухайн хүнээсээ тий. Илүү ч олох боломжтой тийм ээ. Тэнгүүд бас арилжаа давуу тал бас тэр байгаад байгаа тий. Бага тий. За магадгүй нөгөө таамаг нь явахгүй тий. Буудлынхаа мөнгийг алдах зүйл байгаа шүү дээ тий. Тийм. Яг тийм үйл зөндөө байдаг байх. Бага. За ер нь бол арилжаа хийж байгаа үеүүдэд нь бусад хүмүүс нэг зарим хүмүүс нэг ийм одоо бүр гаргацсан юм заавал дагах хуйртай байдаг жишээ нь одоо босоод өглөө янз янзын цаа жишээ нь босоо нөгөө 30 минут тий сайхан юм өөртөө бясалгал хийгээд дараа нь кофе уудаг тэгээд санхүүгийн мэдээлэл уншдаг гэж ярьдаг зарим хүн тэгчээд дараа нь компьютер нэгээд арилжаанд ордог гэдэг тийм дараалтай байдаг. За өөрийн чинь хувьд тиймэрхүү одоо арилжааны дүрм дагах ёстой зарчмууд гэж байгаа юу? Одоо өдөр тутамдаа гэсэн үг шүү дээ тэр бол. Хийдэг үү? Амьдралын хэм маяг талаасаа байлгүй байх уу тий. Тэгээд явж хамгийн чухал зүйл бол зөв дадал, зөв систем хамгийн чухал нь тий. Тэгээд зөв дадлыг хүн бол заавал суулгах ёстой. Энэ бол заавал байх ёстой зүйл. Тэгээд зөв дадалд нь мэдээж миний хувьд яг бодож байгаа хийдэг зөв дадал гэвэл өглөө болгон босоод нэг сайхан стакан ус уугаад тий. Тэгээд яваад нэг алхалт хийгээд ингээд оюун санааны хувьд тий нэг юм илүү одоо юу гэх юм илүү сайн хэмжээнд очиж жагаад тэгээд хийдэг хөхгүй заавал тий. Заавал уу. Тий өмнө би чинь тэгэл нөгөө хамаагүй унтчихагаад хийдэг байсан. Энэ зүйлүүд одоо болцсон тий. Бүх зүйлүүд ингээд хийхдээ би алддаг байсан байхгүй тий. Тэгээд нөгөө бэлтгэлгүй орж ирдэг тий. Тийм бэлтгэлгүй унтчихагаал захиалгыг бол алддаг тий. Одоо бол яг энэ дадлуудыг суулгаад эхэлчихэнгүүт нөгөө алдагдлыг хаана авах уу гэдэг ээж гисэн сайн тооцоод хаач нэг явчихдаг болж байгаа. За ихэнх хүмүүс бол арилжаа бас ингээд нөгөө бизнесийн зарчмыг харахгүй баг хобби маягаар хараад байгаа шүү дээ. Орноосоо босоод арилжих ч юм уу тий. Тэдгээр зүйлс бол бас сөргөөр нөлөөлдөг гэж бол үзэж байна шүү дээ тий. Өөрөөр хувьд бол тэгж бодож байна. Одоо валютын энэ зах зээл бол яг л бизнес аахгүй. Би одоо энэ сүүлд энийг ингээд ойлгож байгаа юм. Яг л бизнес. Одоо энд маш сайн төлөвлөгөө байх ёстой, менежмент байх ёстой тий. Тэгээд төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах юм тууштай байдал байх ёстой гэх мэтлээ. Тэгмүүд нөгөө альва нэгэн бизнес эхлэхэд мэдээж шууд ашигтай ажилддаг. Эхний одоо би энийг яг нэг уламжлалт бизнесүүд хийгээд олон зүйлийг хийгээд фейлдэд ойлгосон байхгүй. 9 шит юм хийгээл те за одоо ви шатн бүтээн хийн гэд нэг юм залуу хүний өсөлт тэмүүлэл байгаад тэгээ хийдэг нөгөө шатдаг фейлддэг те. Тэгээд хийд юм мөнгө одоо ингээд
хийсгдэг ч юм. Тэгээ ийм олон кейсүүд тохиолдсон. Тэгээ эндээс улбалаад би ойлгохдоо яг энэ цаг хугацааны явцад одоо яг энийг ойлгож байгаа юм л та тийм. Олон удаа алдаад би ойлгож байгаа байхгүй. Тий. Тэгээд ойлгосон зүйл маань яг энэ зах зээлд нэг ажиллаад байгаа одоо ийм одоо компани засаглал гэдэг ч юм уу тийм ээ. Одоо юу гэдэг нэг юм менежмент байна. Энэ зүйл яг уламжлалт бизнесэд жоохон сольчход модель нийцлэх юм байна. Зөв зөв. Яг тийм. Тэгэнгүүт нөгөө валютын зах зээл гэдэг энэ зүйлийн хамгийн хэцүү зүйл нь та яг энэ дотоод түнээ ялж дийлэх хэрэгтэй болж байна. Тийм. Өөрөөртөө л ажиллана. Яг зөв тийм. Сахилга баттай, тууштай. За тэгээд яг энэ хэлсэн үедээ хааж чаддаг, алдагдлаа хүлээгээд тийм ашгаа авч чаддаг. Энэ болгон танд ингээс суух хэрэгтэй байхгүй. Шунж болохгүй, шунлыг ингээ менежмент хийх хэрэгтэй тийм. Гэтэл уламжлалт бизнест яг энэ зүйлийг ингээд хүн нөгөө ойлгоцсон хүн уламжлалт бизнесэд зөв одоо юм багийг бий болгож чадвал тэгээл явчихна. Тэгээд чадварлаг хамталыг бий үүсгэх нь шүү дээ. Тэгээ миний хамгийн том алдаж исэн алдаа бол мэдээж энэ хүнийг танихт бол байсан. Тэгээ би чи эхлээд нөгөө хүн таньж чаддгүй. Тэгээл хамтдаа юм идэг алддаг гэх мэтчлэн тий. Тэгээ сүүлд бол ингээд нөгөө алдаж унаад холигтуулаад ингээд явах үед хүнийг сайн таньж эхэлдэг болж байгаа байхгүй. Хүнийгтэй хүн гэдэг чинь юм тий. Тэгээ монголчуудын хамгийн одоо нэг давуу тал нь яг ингээд уг нь бол баг болоод тийвэл монголчууд маш сайн мундаг тий. Тэгээ одоо сүүлд энэ хүнийг таньж эхэлж чаддаг болсноос хойш бол мэдээж энэ уламжлалт одоо хийж байгаа бизнесүүд бол ингээд дэшээ божигдсан л та. Одоо удахгүй илүү гоё болоод явах байх. Зөв зөв. Яг тийм тий. Тэгэнгүүт бас сонирхолтой юмуд гарч ирж байна тий. Ер нь бол хүнийг таних хэрэгтэй байдаг байна тий. Одоо тэгээ арилжаанд ч гэсэн бас хүмүүс төр чинь янз бүрийн өнцгөөс хандж байгаа хүн бизнес хийх ч гэсэн бас янз янзын хүмүүстэй оролцож байна тий. Шавнырыгаа ч гэсэн сонгож авахд бас таних хэрэгтэй болоод байна. Яг зөв тий. Тэгэхгүй бол одоо тэгэл нөгөө би чи өмнө за окей тий. Шууд суу гэж ирсэн болно тий. За мэдлэгээ дэвшлүүлэгч байгаа бас нэг ашигтай хүн тусалж тий. Хүн ч бас нэг тийм сэтгэлээсээ л зааж штэ тий. Тэгэнгүүт тэгээд нөгөө ингээд нэг гомдолдог ч юм уу те. Тэгээ тийм зүйлүүд байдаг тийм. Одоо тэгэл угаасаа хаасаагүй л тийм зүйл байдаг дөө энэ дэлхийд те. Тэгэнгүүт яг энэ дотоод үнээл олж таних хамгийн чухал юм байна л. Тэгээ явж одоо миний судлаад байгаа хамгийн агуу одоо түүх агуу философиуд бол яг энэ Чингис хааны философи юм байна. Яг энэ Чингис хааны хэлсэн үгүүд, Чингис хааны тэгээ энэ философийн зүйл бол аах юм шиг хэлэх юм байхгүй. Тэгээ одоо энэ зүйлийг би чи ингээд судлаад ингээд явж байгаа байхгүй. Тэгээд яг эндээс улбаалаад миний ганц чаддаг болсон зүйл бол хүн таних. Чингис хааны хамгийн сайн чаддаг байсан зүйл хүн таних л байсан байхгүй. Өмнө нь бол ингээд Чингис хаан шиг хүчтэй, ийм чадaltaй, та ийм хаадууд байсан гэхдээ хин ч Чингис хаан шиг ийм түүхийг бүтээж чадаагүй. Ийм гайхалтай те дэлхийн талыг эзэнсэн одоо ийм гайхамшигтай түүхийг хинч бүтээж чадаагүй. Гол нууц нь хүнийг сайн таньж багийг сайн бий болгосон л байхгүй. Үүргээр явж өгдөг гэдэг юм шүү дээ. Яг зөв гад энэ дэлхийд те ингэж ноёлоод одоо түүхэнд ингэ заагүй байхгүй. Тэгээ одоо сүүлд одоо шинэ үе Чингис хаан гэдэг үл Элон Маск л болоод байна л дээ. Тийм гайхамшигтай юм ийж шүү дээ. Тэгэнгүүт яг энэ зүйлүүдийг ажиглаад байхад бол үндсэндээ л багийг сайн босгохын тулд хүнийг сайн таньдаг л болж байна. Тэнгүүт за дараагийн зүйл дээр болохоор бас нэгэн тал арилж ярьж байгааг өөрөө чи хувьд одоо фундаментал мэдээ буюу мэдээ хардаг тийм. Зах зээлийн мэдээг хардаг хүмүүс байдаг. Тэрэн дээр суурилж арилждаг хүмүүс байдаг. За өөрөө чи хувьд болохоор арилжаанд чинь бас мэдээ нөлөөтэй гэж үздэг үү, мэдээг авч үздэг үү тийм. Тэр тал дээр явсан. Зөв мэдээж би ч одоо эдийн засгч юм. Анх бол яг мэдээ түшиглээд үндэслээд дандаа зах зээлийг таамагладаг байсан. Том мэдээнүүд бол мэдээж чухал тийм. Одоо ковид дэлхийд дайн болох гэдэг ч юм уу тийм. Мэдээж дайн боллоо гэж бодоход хүмүүс алтыг илүүдэлгүй худалдаж авна. За үндсэн шалтгаан гэвэл дэлхийд дайн болонгууд мэдээ цаасан мөнгөний үнцийг унцсан. Тэгвэл хүмүүс цаасан мөнгө авах алт авах уу гэдэг сонголт бий болж байна. Алтыг худалдаж авна тийм. Гэх мэтлээ. Ингээд энэ талын энэ логик ойлголтуудтай үндэслээд бол мэдээг бас
уншдаг аа тий. За сүүлийн үед бол биткойн гэдэг нэг тий. алттай дүүцэх хэмжээний одоо үнцэнтэй зүйл бий болсон байна тий. Тэгээ биткойны үндэс бол блокчейн ингээд илүү төлхөө яг энэ зах зээлд явагдаж байгаа мэдээнүүдийг бас судална. Мөн одоо энэ санхүүгийн системийн үндсэн түүхийг би бас их судлах юм хоббит тий. За тэгвэл мэдээ бол ашигладаг юм байна. Мэдээж хүн болгон уншдаг баг тий. Уншин тий хүн болгон уншин. Индикатор буюу нөгөө манай арилжаач тий хэрэгэлдэг зүйлс байна шүү дээ. Тий. Индикаторыг нь ашигладаг уу? Хэрэгцээтэй гэж үздэг үү? За би бол ашигладаг бай. Тий, огт ашигладаг. Бусад хүмүүс зарим нь ашигладаг, зарим нь ашигладаг. Өөрөө ч ашигладаг юм байна тий. Тий, би бол ашигладаг. Хүмүүс бол ашиглаж болно шүү дээ тий. Хувь хүний сонголт тий. Би бол огт ашигладаг. Зөв. Миний хувьд бол. Хэдүүлээ төр завсарлаад эргээ уулзцгаая. Подкастнда иргэн тавтай морил манай өнөөдрийн дугаар маань Apollo ресторанаас хүрч байна. За хүмүүсийн үзэгчдийн хувьд хамгийн сонирхолтой сэдвүүдийн нэг. За одоо арилжааны зах зээлд орж байгаа хүмүүст бол алдагдал гэдэг бол салсгүй нэг хэсэг тийм ээ. Тэнгүүд өөрийн чинь хувьд хамгийн том алдагдал нь хизээ гарч байв. За нууц биш бол мөнгөн нүгээр хэдэн дүүгээр гарч байв. Яаж тэр одоо сэтгэл зүгээ болон хэцүү байдлыг давж гарсан бэ? Яг хамгийн том алдагдлыг хэлбэл сэтгэл зүйн хувьд хамгийн том алдагдал бол бага зүйлээ алдах хамгийн том алдагдал. Миний хувьд бол тий. Тэгээд богино хугацаанд алдсан алдагдлуудын хэмжээ гэвэл нөгөө Ивамлэ челленж хийж 500 саяыг алдсан гэх мэтлээ одоо юмнууд байгаа л тий. Гэхдээ яг энэ байгаа дансаа бүгдийг шатааж тий дахиад цэнэглэх мөнгөгүй болох нь бол миний хувьд бол хамгийн том алдагдлуудын нэг бол байсан тий. Бүр юу ч хөө хоосон боллоо гэсэн үг шиг юм тий. Юу ч хөө хоосон тий. Тэгээ яг тэ тэгэл нөгөө гинэн цайлган болон бүтээн тий ашиг хийн гэдэг ийм өсөл тэмүүлэлтэй. Тэгэл байнгын одоо ашиг боддог мал энэ том одоо алдааг үүсгэж байгаа байхгүй. Тэр үеийн сэтгэл зүгээс яаж гарсан юм тэгээд яг зарим хүмүүс бол ингээд нэг шууд завсарлага аваад хэдэн сар одоо ингээд амарчдаг байгаа тий. За зарим нь бол янз бүрийн одоо ингээд бүр жижигхэн дансаар цэнэглээд байнга арилж байгаа зогсохгүйгээр нөгөө өөрийгөө бэлдэнэ гэж ярьдаг. За өөрийн хувьд бол одоо яг том алдаглын араас яаж одоо өөрийгөө бэлддэг үү, амраадаг уу, яадаг бол. За би бол шууд зогсдог. Яг миний одоо онцлог давуу тал гэвэл би бол шууд зогсдог. Тэгэхгүй болонгууд нөгөө алдаглаа хүлээчээ тухайн алдаглаа нөхөн гээд дахиад хийгээд идэх байхгүй. Миний яг хувьд ингээ ажиглахад тэгэнгүүт би шууд зогсоод хэсэг байжгаад тэгээ дахиад идэх гэсэн үг. Тэр зогсохгүй арилжаад нь гэдэг чинь бас аюултай тий. Сэтгэл зүй гэмтэлтэй байх үед нь арилжаад байна гэсэн үг шүү дээ тий. Одоо нэг боломж олдохгүй. Тий, асуудлаа шийдэх гээд илүү том асуудлыг үүсгэх үндэс болчдөг байхгүй тий. Тэгээ олон ч удаа яг надад тохиолдчихсэн кейс алдна. За тэгээд одоо юу байдгийг тий утас муцаа тавиад ч юм уу дахиад ийм эргүүлээд олъё гэдэг үг шүү дээ. Тэгээд алдна. Тий, ингээл өмнө одоо байсан утсаа дахиад асуудал болгодог ч юм уу тий. Гэх мэтлээ ингээ яваад арилжааны дансаас нэмэгдээд утас болчихлоо шүү дээ. Яг зөв тий. Хүмүүстэй харилцах гэдэг утас байдаг. Бүр ингээ шаналаа тий. Тэгэл яваад идэх. Хаан зогсохоо мэдэх нь биш тий. Хаан зогсохоо мэдэх хамгийн чухал. Эрсдлийн менежмент, хаан зогсох эдгээр бол бас яг салшгүй нэг одоо арилжааны хэсэг юм да тий. Хүмүүс бол одоо валютын зах зээлийг судлана гэж тэгэнгүүт байнгын ашиг, мөнгө тий тоолол хийдэг. Гэтэ ихэнх нь алддаг шүү дээ. Тий. Энд ч бас эрсдэлтэй нэг салбарын нэг шүү дээ. Алдах хэмжээнийхээ мөнгийг цэнэглээд тий хийж үзэх ёстой. Хийж чадах үгүй юу гэдгийг ч гэсэн мэдэх ёстой. Тэгэхгүй болонгоо шууд байгаа бүх юмаа тавиал за би одоо full time суuna гэл тий. Бүтэн хэдэн цаг нь ухаал тийм ажиллахгүй. Тэнгүүд саяны за хоёулаа full time гэдэг одоо бүтэн цагаар суудаг арилжаач тарихад өөрийн хувьд тухайн арилжаач зөвлөгөөг бол одоо мэдээ үзээд сууж байгаа нэг одоо үзэгч маа ч юм уу тий. За би яг бүтэн цагаар сууя гэд бодож байгаа бол ямар зөвлөгөө өгөх вэ? Одоо нэмэлт орлоготой байж суугаарай гэх үү? Эсвэл бол сайн арилждаг болчихоо суугаарай гэх үү? За мэдээж бизнесийн гоё амжилттай явж байгаа тогтцсон ийм хүмүүс байвал бүтэн цаг ингээд суугаад явж болно. Эсвэл одоо ийм челленж хийгээд тухайн челленжээ даваад тэгээ тогтмол одоо хэмжээний ашиг татдаг болчоод тэгээд суусан хамаагүй зөв.
Ихэнх хүмүүс шууд эхлэнгүүтээ суух гэдэг байхгүй. Шууд мөнгө бодоод л тэ. Тэгж бол болохгүй гэсэн үг тэ. Амжилтанд хүрээгүй ч гэсэн үг тийм үү. ээ. Ямар нэгэн байдлаар одоо юу гэдгийг уламжлалт бизнесийн сайн явцсан байдаг юм уу? Эсвэл бол нэмэлт орлоготой болсон байдаг юм уу? Тийм байж ижил хий гэж байгаа юм шүү дээ тэ. Эсвэл бол ядаж мундаг арилж ачин болсон байдаг тэ. Тэгж л одоо зөвлөндөө. Тэгээд full time суун гэдэг ингүүд яг өмнө миний хувьд бас ажиглагдчихсэн зүйл би ингээд унтахгүй ингээд шүнжин суугаал тэ өглөө босоод дахиад суугаал тийм зүйл надад байсан. Ингээд зогсолтгүй суудаг. Суугаал байдаг, хийгээл байдаг. Тэгээд эцсийн дүндээ байх байдаг. Өсөлч байхгүй, уналдч байхгүй, тэ. Тэнгүүд яг сүүлд одоо миний хийж байгаа зүйл бол full time гэдэг ингүүд би нэг цаг 30 минут суудаг, дээдлэн. Тэгэд үлдсэн миний цаг хугацаа олчдөг байхгүй. Зөв. Тэнгүүд би одоо нэг тийм удаан суугаал өмнөх шиг тэ ингээд ноцолддог байсан үе миний хувьд бол үндсэндээ одоо ингээд болцсон. Үдсэн миний юм чөлөөтэй цаг. Энэ үедээ би өссөн бүгдээ л итгэдэг. 2 сая цаг 30 минут гэдээ ярьж байна. Тэнгүүд тухайн цаг хугацааны хувьд одоо цаг 30 минутын яг юу багцсан байдгийг одоо арилж байгаа хувьд сууж байгаа хугацаанд нь одоо анализ юу гэдгийг компьютер асаагаад анализ хийн тохиогоо тавина гэдэг юм одоо юу хийх вэ? Бусдад бас сонирхол бол цаг 30 минутын хугацаанд мэдээж анализ хийн. Тэгээд захиалгаа өгнө. Тэгээд нэг цагийн лаг үлээн. Нэг бол ашигтай, нэг бол алдагдaltaа. Тэгээ бол шууд зүгээр stop loss болон take profit буюу ашиг авах зүйл байгаад өөр цаг үлээгээл тэгээд аль нэг нь л болно тийм дундаас нь хаана маань тийм юм байхгүй болчихсон гэсэн үг. Маш хэлбэр болгоцсон байна шүү дээ. Маш ойлгомжтой. Ерөөсөө дөрмөндөө захирж ийн гэсэн үг шүү дээ. Сахилгууд. Энд чинь бас гоё юм явж шүү дээ. Дундаас нь бас нэг хараал уцмуцаар байгаад тийм байхгүй болцсон тийм. Өмнө тэгэл тест ингээ суугаад байдаг үсэн. Тийм байхгүй болцсон. Гаргасан төлөвлөгөөндөө л яг найдан тийм. Тэрийгээд харах нь шүү дээ. Тэгээ энэ зүйл юунаас үүдэлтэй юм бэ гэвэл нөгөө өгөгч зам байхгүй. Өгөл өгчээ. Өгөл өгчээ авал авчтэй. Алдвал алдчих. Ашиг хэвлээч тэ гэдэгтэй. Тэгээ мэдээж хүн болгон анализээ сайн хийх ёстой. Аргаар илүү сайн баталгаа авах ёстой. Таны хийдэг шинжилгээ ажиллаж явах ёстой. Ашиг өгдөг байх ёстой. Түүнээс утгагүй юм шиг байнгын алдаад байж болохгүй шүү дээ тэ. Зөв. Наач бас гоё юм байна те. Манай сонсогчид үзэгчдээс харж байгаа бол. За дараагийн нэг бас нэг одоо энэ бол хоёул зөвлөгөөс рүү орж шүү те. Үзэгчдээ ингэ зөвлөхөд өөрөө чи хувьд журнал хөтэлдэг үү? Журнал юу н арилжаач тэр хэрэгтэй гэж боддог бай. Маш чухал. Маш чухал. Маш чухал. Хүмүүсийн одоо хамгийн их алддаг алдаа огт хөтөлтгүүл юм шиг байгаа. Тэмдэглэлтэй альва нэгэн зүйлийг. Тэгээ хүмүүс яадаг юм бэ гэвэл ингээд нөгөө богино хугацаанд их хэмжээний ашигаа өгнө гэдэг юм хүлээлттэй. За тэгээд нөгөө хүлээлт тийм том хүлээлт тавьчингууд нөгөө жижиг данс нь том хүлээлттэй биелүүлчихдэг олоодаа шатчихгууд нэг юм айдастай болцсон алдагдлаа. Тэгээд байж байгаа хэсэг болж байгаа. За одоо би нөхөн алдагдлаа л нөхөд би энэ зах зээлийг болиё гэж хийж эхэлдэг. Тэгээд яг энэ бодол нь болонгуудаа уг нь бол их зөв. Гэхдээ хамгийн том алддаг алдаа нь юу ч хөтэлдэг. Тэмдэглэл. Би энэ алдагдлыг яаж нөхөх юм? Хэдийн хугацаанд нөхөх юм? Би нэг хоногт хэдийн хэмжээний ашиг хийх юм? Тийм ээ? Энэ ашиг хийхдээ би хэдэн пипийн стоп лоссыг тавих юм? Хэдэн пипийн одоо типийг тавих юм? Тэ? Гэх мэтлээ. Яг энэ зүйлүүдийг их ойлгомжтой ингээд болгодгүй тулдаа ингээд нэг юм далайн голд явж байгаа. Одоо загсчтай ижлэхэн болчиход байгаа. Хаашаа явж байгаагаа мэдэхгүй те. Тэ ингээ яваал байдаг. Ингээ хаана яваад байгаагаа мэдэхгүй те. Тийм тэгэнгүүт тэнд бас нэг юм луучинтай явах хэрэгтэй шүү дээ. Луучинтай явж явал за би ийшээгээ явах хэрэгтэй те. Ингэж явбал миний зам зөв гэдэг юм олж тань шүү дээ. Тэгэнгүүт нөгөө луучингаа хүн аваа хийчихдэг байхгүй. Луучин тэмдэглэл хөдлөх байдал. Тэмдэглэл хөдлөх гэдэг энэ чухал зүйлээ авч хийчихэд тэгээ зөвхөн алдагдлаа нөхөх эсвэл мөнгө хийх тухай бодоод тэгэл яваад идэг. Алдаад яваад идэг байхгүй. Тэгмүүд эргээгээд нөгөө өөр өөртөө ажиллах гэдэг юм чинь байх болчих шүү дээ. Яг зөв байх болчих жоох тий. Тэгээд хамгийн чухал зүйл нь тэнд байгаа хүн эхлээд мөнгө алдсан. Олон удаагийн давтамжтай алдаад. Энэ нь нөгөө хүн дадал болцсон. Тэгэд энэ дадлыг
сольж чадаагүй байж ич дахиж мөнгө хийх гэдэг. Тэгээ нэгэнт одоо та ингээд өмнө хийгээ алдсан бол яг энэ зүйлээ болохгүй бол та дахиад хийвэл дахиад алддаг. Тэгэл байх байдагтай. Олон жил явсан ч гэсэн хөгждөггүй ингээ байж идэг. Энэ хүмүүс хамгийн том алддаг алдаа нь яг энэ тэмдэглэл хөтлөлтөй байд юм болов уу гэж би боддог. Арилжааны салбарт ингээд яг шинээр орж иж байгаа, хөл тавьд орж иж байгаа хүмүүст өөрийн чинь зүгээс одоо тэрийг энэ зүйлд орж ирэхээс өмнө нэгэн зүйлийг сурчаад орж ирээрээ гэж зөвлөвөл юу байх вэ тэр нь? За өглөө болгон адаглаад 7 цагт л босчдөг болж байгаа хэрэгтэй. Эрт босоо тий. Сурцсан гэсэн үг шүү. Өглөөнийхөө цаг заавал ууддаг тий. Сахилга бат гэдэг байсан баач чинь тийм ээ. Арилжаан чинь сахилга бат бас маш чухал тий. Хамгийн чухал. Тийм байна. За түүнчлэн бас ингээд за хүмүүс янз бүр ойлголттой байдаг. Зарим хүмүүс нь ингээд одоо энэ сэдвээр ярихад дуртай, дургу тий. За менторшип буюу сургалт багш гэдэг хүн хэрэгтэй юу, үгүй юу гэдэг дээр айгүйх одоо зарим нь бол хэрэггүй. Би нэг интернетээс сурчин гэж ярьдаг. Одоо бичлэгүүдээс сурчин тий. Зарим нь бол та байх хэрэгтэй. Энэ нь бол одоо хүмүүсийн замыг товчилдог гэж ярьдаг. Өөрөө ч зүгээс ингээ харахад хүнд одоо менторшип буюу багш эсвэл сургалт дээр авах хэрэгтэй гэж бодож байна. За миний хувьд бол авах ёстой л гэж би боддог юм баггүй. Тий. Тэгээ одоо бид чинь ингээл мэдээж одоо танаас илүү нэгэн бол туулах ёстой зам туулсан нэг ингээд нэг үг байдаг те. Тийм тэгээд альва нэгэн зүйлийг зааж байгаа хүн бол тухайн зах зээлд нь алдаж оноод үзсэн, алиуд нь алддаг, те наанта санта бүх зүйлийг нь ойлгоцсон. Ийм хүмүүс анх удаа эхэлж байгаа хүмүүст ингээд заах үед нөгөө одоо хүмүүс маш их цаг хугацааг товчилж өгнө л дөө. Тийм энийг ихэнх хүмүүс нэг сан ойлгодгүй. Тийм тэгээд за би чадна, би дагаа судалчин, би ингэ чинь гэж жагаад маш их цаг хугацааг алдах тий. За тэгээд маш их одоо мөнгө санхүүгээ алдах ийм зүйлүүд үүсэт байдаг. За мэдээж хувь хүний онцлогоос шалтгаалаад би дагаад хийж байгаа хүмүүс ашигтай ажилтдаг үе зөндөө байгаа. Тий. Тэгээд ихэнх хүмүүсийн хувьд би бол хэлэхэд бол яг ийм багш эсвэл ийм академид одоо суулгуулад заалгасан зөв юм болов гэж боддог. Тэгэхээр мэдээж нөгөө хувь хүмүүсийн сонголт тий би дагаад явна уу? За эсвэл тухайн академид очиод сууна. Энэ бол хувь хүмүүсийн сонголт. Ер нь бол бас цаг хугацаагч санхүүгийн хувьд ч гэсэн тий санхүүгийн хувьд яагаад ингэж хэлээд байгаа юм бэ гэвэл одоо валютын зах зээлд чинь ингээ маш олон талын шинжилгээнүүд байгаа шүү дээ тий. Тэгээд энэ болгон ч ажилтдаг мэдээж бүгд ажиллана, бүгд ажиллахгүй тий гэх мэтлэн юм үеуд байгаа. Тэгээ яг аль үед нь ажиллаад байна, аль үед нь ажиллахгүй байна гэдгийг нөгөө хүн мэдэж авах хэрэгтэй байхгүй. Гэтэл энийг болонгуудаа яг олон жил хийгээд алдаж оноод үтцсэн хүн энэ чи ийм үед нь ажилддаг шүү, ийм үед нь ажилдаг шүү гэдэг зүйлийг ингээ ойлгуулчингууд маш их цаг хугацааг товчилж өгөх юм болоо гэж би боддгийн. Яг нөгөө саяны төлөвлөгөөтэй л ижлэх л ингээд луучинтай одоо завтай хүнтэй далайн голд явж байвал тэнд нэг замчлагч байж байвал хаашаа явах уу гэдэг замаа зөвчийг юм тий. Тэгээд одоо надад ч бас тохиолддог зүйл бол би бол уламжлалт бизнес ингээл хийж явахдаа бас л гацж байгаа байхгүй. Ингээл гацаал тий. Яг яах ёстой гэл мэдэхгүй тий. Тэгэхэд бас л нөгөө нэг юм надад ингээд тийм чиглүүлээд өгч хүн байсан бол тий. Маш том давуу талтай. Тий. Маш их цаг хугацааг би хөнгөвчлөнө. Мөн одоо би чинь ингээд нэг хэсэг бас юм тухтай зоонд их байлаа. Нөгөө үн чинь ингээд нөгөө бүх зүйлээ хүсчээсэн зүйлийг ингээд бүтээчингүүд. Тэгээ би чинь одоо нэг ийм зүйлийг бүтээнэ гэдэг ингээд ийм төлөвлөлтсөн байсан. Нөгөө үед маань бүгд болцсон. Тэнгүүд хүнд нэг юм өсөл тэмүүлэл байхгүй болоод. Тий. Тэгээд ийм тухтай зоонд очичихдээ. Тэгээл идээл унтаал гэдэг ч юм уу те. Тэнгүүд яг энэ нэг тухтай зооноос одоо энэ нэг тухтай зооны хаалгыг цөм өшөглөөд явах те нэг ийм надад нэг ийм мотивац ч юм уу те ийм зүйл чухал байгаад байна шүү дээ. Гэтэл энэ зүйл байхгүй болонгод бас ингээд нэг ийм хөгжил дэвшилж байхгүй нэг хэсэг бас ингэж явсан байхгүй те. Тэгэнгүүт яг энэ талд ч ихсэн бас нэг ийм коуч байх хэрэгтэй юм шиг надад санагддаг юм тийм. Тэгээ хүн гэдэг зүйл амтан болвол те мэдээж одоо танаас илүү нэгэн бол туулах хэрэгтэй замаа туулсан нэг юм гэдэг бол угаасаа л гайхамшигтай зүйл ихгүй тийм. Тэгэнгүүт өгөхтэй юм өгөөл заалах хэрэгтэй юм заалгах л хэрэгтэй. Тэгээ би ч одоо
гадаадын одоо хэд хэдэн хүмүүсийн хичээлийг үзээл те тэндээс гоё мотивац аваад дахиад буцаал илүү гоё юм хүсэл тэмүүлэлтэй болоод дахиад ингээл энэ зүйлүүдийг хийгээл ингээл эхэлж байгаа байхгүй тий. Зөв. Тэгэхээр аль салбарт бас багш тий менторшип хэрэгтэй болчиход байна шүү дээ. Тэр нь бол арилж авна уу, уламжлалтай байна уу тий. Тэгэхээр тэр бас хүмүүст маань бас нэг мессеж хүргэсэн байх гэж найдаж байна. За тэгээд дараагийн зүйл бол энэ бол ярихгүй бол бас болохгүй зүйлсэд нэг арилжааны талаар хүмүүсийн ингээд масаараа хамгийн их буруу ойлгодог зүйл нь юу байдаг гэж боддог вэ? Скам. Хүмүүс яач. Яг тэгээд нөгөө энэ их энэ койнтой холбоотой зүйл болов гэж бодож байна гэж юу? Бодоод байдیں۔ Тий. Яг валютын зах зээлд их олон төрлийн юмнууд бас байгаа л да би ч одоо ингээ гүнзгий судлаад явж байгаа тий. Цаашаага ийм тийм гэл ийм олон асуудлууд байдаг тий. За одоо энийг бол мэдчихэл байгаа бах тий та. Тэгээд тэгэнгүүт сүүлийн үед хүмүүс нөгөө энэ coin валютын зах зээлийг ингээд нэг мэдээж нөгөө анх эхэлж байгаа хүмүүс юм холддог. Ихэнхдээ юм зүйл ажиглагдаад байдаг тий. Ингээ coin-оос их хэмжээний алдагдлуулсан. За нөгөө coin-ууд нь shit coin болцсон ч юм уу тий. Тийм одоо scam зүйлүүдэд инвест хийгээд алдаж оноод үдцсэн тул та валютын зах зээлийг ч гэсэн яг ижлэхэн төсөөлөд байдаг. Энэ том алдаа юм болов уу тий. За хоёлаа сая энийгээ дэлгэрүүлж одод нөгөө нэг ийм тийм байдаг гэдэг нь манайхан болохоор буруугаар ойлгож магадгүй гэж би үдгчдээс тайлбармаар санагч тий. Тэгмээд одоо өөрөө чинь зүгээр тэр зүйлсээ дэлгэрүүлээд явал миний ойлгож байгаа бол одоо валютын зах зээлд одоо бас эрсдэл байгаа тий. Тэр нь эн чинь мэдээний хамааралтайгаар бас маш том одоо дээш доошоо хөдөлгөөн орж ирэх жишээний тэгмээ бидний хянах боломжгүй тийм зүйлс байгаа шүү дээ. За давуу тал нь гэвэл coin-оос гэвэл одоо мэдээж одоо өсөх, буурах бүх төвшөнд нь та одоо ашиг их боломжтой байгаа шүү дээ. Тэгээ coin дээр бол одоо шогнуул тэгэл унж байгаа шүү дээ. Унжл байгаа тий. Тэгээд өсчл байгаа тий. Ер нь бол тэгэхээр тэр зүйлсийн талаар бас эвчтэй ингээд тайлбарлахад тийм байна. Арилжаа чинь бас эрсдэлтэй гэдэг тийм шүү дээ. Өөрөөс чинь 100% хамаарж байгаа. Тэрийг бол бас эрсдэлтэй зохицуулах бол хамгийн чухал тийм ээ. За тэгэнгүүтээ за өөрөө чинь одоо ингээд манай одоо подкаст ер нь өндөрлөг шат руугаа орж байна. Өөрөө чинь одоо ирээдүйд хийх гэж байгаа зүйлсийн талаар сонсдог. Яг юу юун дээр ажиллаж байгаа, юуг одоо шинээр хийхээр зорж байгаа зүйлс байна. Одоо арилжаачтай зориулж юу хийж байгаа вэ? Дараа нь одоо уламжлалт бизнесийн тал дээр юу хийх зорж байгаа вэ тий? За би бол одоо нэг хийж байгаа үйл ажиллагаа юмнуудаа илүү төлхөө хийгээд тэгээд нэг уламжлалт бизнесийн талд бол мэдээж энэ компаниудаа илүү одоо томсгох тий цаашлаад одоо авчиад компаниуд болгох гэдэг тийм л одоо зорилготой явж байгаа. Тий. Том амбицтай гэх юм уу тий. Тэгээд хийх зүйлүүд бол маш олон байгаа. Маш олон байгаа. Тий. Ер нь бас дахиад ирээдүйд номнууд бас гарахгүй. Тэг нь би чинь тий бас бичээд одоо нэгэнт нөгөө хүн чинь ном бичээд эхэлсэн тий сая одоо манай ном 7 хоногийн шилдэг номын нэг боллоо тий баяр үргээ. Тэгээд цаашдаа бас энэ номоо бичээд явна. Тий. Тэгээд хийх ажлуудаа гэвэл одоо яг хийчээл хүмүүст хэлсэн зөв юм болов гэж бодож байна тий яг хийж бүтээж жишээ тий. Тэгэхгүй одоо ингээ хоосон удлаа амлаа тий ийм болно тийм болно нэг юм нөгөө том шалтангуй тий усаад байж бас болохгүй тий тэгээд яг хийж дуусгачаал одоо хүмүүст ийм зүйл хийлээ шүү. Одоо та хэдэд маань ийм ашиг тустай ийм зүйл байна гэд ингээд танилцуулсан их зүг юм болов гэж бодож байна. Явах зүйлс мөн бол бүгд явж байгаа тий. Одоо IoT back-end бол нээлттэй явж байгаа. Энэ маань бол явж байгаа шүү дээ. Нөгөө мэдээж явж байгаа зүйлүүдийг бол танилцуулж байгаа тий. Тэгээд за манай подкастт урилгаар ирсэн зочиндоо XM зүгээс талхлаа ихээр гарын бэлгийг гартуулж байна. За thanks. Яс гоё бэлэг вэ? Баярлалаа. Энэ удаагийн дугаар маань ингээд өндөрлөж байна. Урилгыг минь хүлээн авч ирсэн пүрэв очиртой баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзцгаая.